Хүмүүсийг сатан гүнзгий завхруулсан хүмүүс завхарсан зан чанараар дүүрэн яс цусан хүртэл сатаны хороор дүүрсэн байдаг хэрвээ тэд үннийг юм бурхны шүүлт гисгэлтийг хүлээн авч чадахгүй бол яаж бурхныг үнэхээр дуулууртай дагаж чадах юм бэ? Тэд яаж юургээ үнэнчээр гүйцэтгэж чадах юм бэ? Яаж бурхнаас эмээж муугаас зайлж чадах юм бэ? Аврал хүртхэн хүмүүсийн төсөөлтөө шигингийн байдаг гэж юу? Сатан хэдэн мянган жилийн турш хүмүүсийг завхруулж тэд диавол болсон одоо бурхан тэднийг аврахаар ирсэн бөгөөд тэр хичнээн олон үг хэлж гэсэн диаволууд болсон хүмүүсийг жинхэнэ хүмүүс болгон хувиргах нь туйлын хэцүү ажил ёо. Бурхан олон үннийг илэрхийлэх шаардлагатай төдийгүй хүмүүс ч бас үннийг эрэлхийлж хүлээн авч хэрэгжүүлснээр хамаг чадлаараа хамтран ажиллах ёстой. Тэр үедээ тэд сатаны нөлөөнөөс ангижиж бурхны авралыг хүртэж чаднаа. Бурхан нэгэнтэй дуудагддаг нь олонч сонгогддог нь цөөхөн гэж хэлсэн. Олон хүн бурханд итгэдэг хэдий ч бурхны шүүлт гисгэлтийг үнэхээр туулж бурхны ажлыг бүрэн дуулууртай дагдаг хүмүүсийг цэвэрлэгдэж төгс болгуулж чаднаа. Үннийг өчөөхөн төдийч хүлээн авдаггүй үлэтгэх чинь ярим хүмүүс антихристүүд зүрх сэтгэлдээ үннийг зэвүүцдэг тэд хизээж бурхны авралыг хүртэхгүй зөвхөн бурхны ажлаар ичлэгдэж таягдан хаягдана.